Дэс даван хөвөө их дэлхий их нутгийн мэн сайхан газруу эргэж очмоор санагдах бидний 6 нөхөд Бангкокд ирлээ. Одоо буудлын руу орох гэж байна. Ийм машинаар ирсэн. 5 одтой Метропол гэдэг буудлага. Айгуу тийм гоё. Битүү мебелтэй л байлаа байна. Кин хэсэг эднэр бас гоё юм байна. Угаалгах юм шиг тийм үү? Nice. Тэгээ. За, буудалтаа ирсэн. Тэгээд Пхукетт нөгөө вилага очиод дөнгөж үзүүлж чадаагүй. Тэгээд өнөөдөр цэвэрхэн байгаа дээр нь үзүүлэе гэж бодоод. Тиймэрхүү байна. Нөгөө гинт Пхукетт амар гоё вилад байцаа тиймэрхүү юмд орж ирсэн чинь жоохон буудал жоохон онцгой санагдчихэв. Гэхдээ it's okay. We will stay for only 3 days. Өглөөний мэнд цаг өглөө 9 цаг өнгөрч байна. 10:30 хүртэл манай буудлын хоол нь нээлттэй. Тэгээ өглөөнийхөө цаг уух гэж байна. Нэг давуу тал нь өглөөний цайтай болохоор амар юм байна. Өнөөдрийн бидний одоо төлөвлөгөө өчтөр гайгүй амжилтан дээр өнөөдөр дэлгүүр хэсэг гэж ярьсан. Тэгээд цайгаа уучаад бид нар гарандаа цайн нэг иймэрхүү бид нар ашиглаарэ аутлетт нь ирсэн байна. Энэ амар гоё яг миний Америкт орж исэн аутлеттэй адилхан гадуур явж ингэж ордог болохоор тэр үеийг бодоод амар гоё санагдчихэв. Бизнес нь ахгуулаа явцгаая. Аяна онгоц нэсэж. Уус аутлетууд нөгөө жоохон хол байдаг шүү дээ. Тэгээд Today is shopping day. Брэндтэй ороод ирсэн байна. Чарски. Эдний хайгуу боломжийн үнэтэй мөрчлөг хөргөн загвартай хагаад байдаг байхгүй юу? Бидний дэлгүүр хэсэлд үргэлжилсэн. Бидний нийт авсан юмнууд oh my god. Бүгд амар пүүз авч байна. За тэгээд сая Converse гэхэд нэгийг авбал нэг үнэг байсан байхгүй юу? Тэгээд дүүрэн л гутал авсан хүмүүс л байна. 5 цагийн байдлаар бид нар ийм их юм авсан байна. Тэнд одоо стил тэр аутлет гэдэг дэлгүүртэй байж байна. Бид нар солонгос хоолнд орж байна. Солонгос хоолнууд нь гоё юм байна уу? Будаатай. Тэгээ одоо энд мах шарна. Манай нөхөр шүү дээ. Өглөө айгу нартай ах шиг байна. Яг хоолнууд нь бол яг адилхан юм байна. Өнөөдөр жоохон ороос ирлээ. За бид нар Safari World дээр ирсэн. Тэгээд нэг хүний орох бүх юмаа үзэх нь болохоор 1600 бат буюу 160-70 мянган төгрөг юм байна. Жохон үнэтэй юм байна. Гэхдээ одоо нэгэн ирсэн юм чинь үзье гэж бодоод орж байна. Энэ одоо хаана юм бата? Миний орж исэн хамгийн үнэтэй амтны үрэлэн байлаа. Америкийн хүртэл бүр нэг үсрээл нэг $10 болор исэн багцаа юу. Стийн бүр хүний 160 мянган төгрөг. 2 хүний мөнгө гэсэн. Энэ бүр ганцаараа цаашаа орж идэг шүү. Тэд нар бүр амар хөөрхөн байна. Хосууд юм аа. Танууд бас ирчихжээ. Энэ ямар сонирхолтой юм. Фламинго үзцгээе. Айгуул ресторантад тэгээд фламинго нь байдаг хаа. Энэ дандаа цагаан фламингонууд юм. Нөгөөд нь амар өндөр юм шиг. Ягаан нь амар хөөрхөн. Би амар өндөр.
Harry Potter-ын шоу юм шүү. Jadi itu kapan saya kira lagi? Нөгөө нэг тэр хааштай бүрээс сурсан. Яана. Окей, бай-бай. Яна бүрэмэр. Яна. Safari World нь Marine гэж одоо амьтадтай очиж хүрдэг тийм хэсэг рүү явах гэж байна. Тэгээд дотроо болохоор амьтад бол айгүй бага юм байна уу. Тэгээд хамгийн сонирхолтой хэсэг нь энэ амьтдыг 30 минутын турш автобусаар тойрж үздэг хэсэг юм шиг байна. Тэгээд хэрвээ зөвхөн 30 минутаар тойрж үздэг юм авах юм бол саяных шиг дотор ороод амьтан үзэх нь байх болно. Тэгэхээр бид нэр хос билетийг авсан байхгүй юу? Дэш арцсан. Манай жилээ шиг байна. Жирэмсэн юм болов уу? Тэр том гизтэй байгаа. Ивэдэ тэр мом зам тавайцсан. You a tiger? No. Okay. Өөшөө тэр суужааг нь хараа. Яна. J'ai payé 10 € sur 2 fois, je pense. Ямар гоё юм бэ эднэр. Нөгөө Siam icon нөгөө юу байдаг гэсэн. Ингээд дэлгүүр хийж байхдаа үзэж харах юм их байдаг гэсэн яг тийм л харагдаж байна. Оо, энэ харалтаа бүр ямар гоё юм бэ. Тэгээ сая зүүд үтсэн матрыг маань авчираад энэ шулаад авсан байна. Тэгээ энд инээдтэй заяа. Матрын махан 100, халуун нугуутын 100. Энэ ямар амар юм бэ? Энэ ингээ 0 ингээ боддоо. Бүр амар ганган хөөрхөн жоо шүү. ปีที่4สุดยอดประติมากรรมแท่นไฟเรืองแสงอินเทอร์แอคทีฟสร้างสรรค์ Дэлгүүрээсээ ерөөсөө бичлэг хийж амжихгүй байгаа даа. Сая Uniqlo-гоос юм авсан чинь айгүй өөрхөн онгоцны бодол дээр очиад вата авч олны 4% оффтай тэгээд зааж өгч байна. Nice. Өнөөдөр сүүлийн өдөр маргааш ороо явах болохоор супермаркетаас юмнуудаа авч ийн. Юу сонирхолтой. Энэ удаад гэхдээ амттны бичлэг хийхээ болдог ч юм билүү дээ гэж бодож байна. Зүгээр яг хитэн дажгүй санагдсан юмнуудаа л авчтаа. Лисагийн хэрэгэлдэг оонууд гэсэн. Бид нар бүр нэг дэлгүүр үзэж чаддгүй хүмүүс байна гэх юм. Маргааш явах гэж байгаа болохоор бүгдээрээ хүмүүсээ гэлэг авч явах нөө идэж явах юмнуудаа цуглуулсан. Логор байна. Одоо харин да.
Хотоос нэг юмрхүү юм байна. Бээр үеийнхаа юм нэг салмаар бас гэдэг хүмүүс юм шүү. Одоо тааш мэш Тий. яа нэг хуучирсан. Хуучж ногоон төртөд хуучирсан. Тамаа тий. Бид нар эндээс ойролцоогоор 300 baht, okay? 133,000-аар ингээд Yeah, money. энд ингээд зураг хувцамсган төлөөрөө 100 төгж авахгүй юу. Тэгээд бид нар төлөөрөө зураг авалтайгаа илгээ гэсэн чинь бидний аксессуурнуудыг буцаагаад аваад ийм шин арай өнгөлөг аксессуар өгч чинь. Тэгэхээр зураг зөвхөн авалт нь жоохон мя аксессуар өгдөг юм шүү. Тэгээд нэг цаг бид нарыг дагаж яваа зураг авсан. What 17 ороход 200 бат юм байна. Яарсан. Боддоо минь энэ деталийг хараач тээ. Oh my god. Ямар гоё юм бэ? Ёо, ямар гоё урлагийн бүтээлээ. Манай тэнд явж байна. Thanks so much. Ёо. Шигтгэн ямар гоё юм бэ? За бид нар бүгдээрээ одоо гарч байна. Зураг авалт дууссан. Зураг авалтанд бүр сэтгэл хангалуун. За амар өсөж ороод амар их мак идчихлээ. Энд ер нь бол мак арай үнэтэй юм шиг санагдсан. 2 бургер нэг төмстэй аваад бараг 40,000. За бид нар сүүлийн мөчид метронд суух гэж байна. Siam гээд өчигдрийн Siam Icon-оос өөр газар очоод мол ороод хайлт дутуу юмнуудаа авчаад тэгээд 8 гээд гэрлүүгээ явнаа. Одоо цаг 5 болчихсон. Тайланд залуучууд октод айгүй хөөрхөн санагдаж байна. Солонгос ч цэвэрхэн мөртлөө нэг бас нэг л эвгүй харагдаад идэв ч гэсэн чинь Тайланд л тэгэхээр нэг тийм Аз төрхтэй мөртлөө яг нэг Европ дууч юм шигтэй гоё хамартай. Энэ Skywalk гээд дээр нөгөө юу яадаг. Хэдэн давхарцжуулаа гард юм лээ. Гэтэ нэг тэрийг сонирхгүй байгаа болохоор гадна зүгээр зураг авах болчлаа. Одоо эндээс явъя да. Эдний юу метро нь болохоор 28 бат буюу 2800 төгрөг юм байна. Яа Монгол нэрээ 1000 төгрөгөөр тэгж тэнийг их төгжирж ирснээс үүний метротой болоод 2-3 мянган төгрөг төлчдөг бол үнэхээр амар л байна. За бидний аялал өнөөдрөөр дуусч байна. Одоо ингээд онгоцны буудлын руугаа явлаа. Онгоцны буудлын дээр хайлт бичлэгийг хийвэл хийгээд тэгээд бичлэгтэй минь хамт байсан баярлаа. Бүгдээрээ гоё аяллыг хамтдаа бүтээлээ. Bye. Нар ингээд явлаа. Бичлэгээ ингээд дуусгая. 2 жилийн өмнө бараг 3 жилийн өмнө би яг энэ аэропорт дээр ирэх гээд чадаагүй Тайванаас тэгээ бодон энэ удаад Таиланд урсгаар 7 хоног аялаад явж байна. Үнэхээр гоё ялаа. Дараа дахиад ирнэ. Дараа дахиад ирээд өөр арал руу явнаа. Бид нар нөгөө нэг буцаалтаа авах гэж байна. Uniqlo-ноос юмнууд авсан чинь бичиг өгсөн тэгээд ядаж ороод юм аваад өччих шүү дээ. Ват дээр хурж ирээд анх удаага ингээд мөнгө авч байна. Өөр улсууд дээр өрөөсөө авдаггүй байсан байхгүй. Тэгээд энэ дээр зөрөн авлаа. Үргэлжлэн үрэг тэр ховыг зорио